нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг илүү үр дүнтэй явуулах үүднээс шийдэх ёстой асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийнэ. Гэхдээ энийг хийх гэж байна, бүтэц хийх гэж байна, өөрсдөө хийх гэж байна гэд хэн нэгэн хүн хэсэг бүлэг албан тушаал алтан ямар нэгэн бүлэглэл сүлжээнд зориулсан биш. Асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн ийм бүтэц зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулалтыг хариуцлага тооцоход ойлгомжтой эргээд үр дүн гарах тэр хяналтын тавих нөхцөл боломжинд бүрдсэн. Тэгээд хинч ямар ч ажил гүйцэтгэсэн эргээд үр дүнтэй байх хэмжээнд энэ асуудлыг зохион байгуулах үүднээс бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдэн хийн. Дээрээс нь нийслэлийн өнгөрсөн хугацаанд бас зарим талаараа явж ирсэн уламжлалт арга барил, бодлого шийдлийн тогтолцоог өөрчлөн цаг үетэйгээ нийцүүлэх ёстой. Өнөөдрийн нийгмийн шаардлагатай нийцүүлэх ёстой. Бидний шийдэх ажлын зорилготой нийцүүлэх ёстой.